За Баянболтын халуунаа өнөөдөр бид нарын Монгол эрдэмтэн судлаачдын нийгэмлэгийн сар бүр явагддаг Zoom уулзалтанд оролцож өөрийн судалгаа эрдэмтний ажилласаа танилцуулахаар хүрэлцээрээд байна. Тэгээд халуунаадаа их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч энэ сайхан боломжийг ашиглаж бид нартай судалгааны ажлыг хуваалцж байгаа. Тэгээ бас хүрэлцэн ирж оролцож байгаа оролцогч нартай бас цаг зав гаргаж ирсэн баярлалаа. За тэгээд өнөөдрийн зочин гэлтгэгчээ товчхон танилцуулъя. Баянболтой халуунаа Iowa-гийн их сургуулийн хүүхдийн эмнэлгийн генетикийн тэнхимийн хүүхдийн тэнхимийн төгсдийн дараах судлаачаар ажилладаг. Турк улсад molecular biology генетикийн чиглэлээр бакалаврын зэрэгээ хийсэн. Тэгээд University of Iowa мастер болон PhD газрыг хамгаалсан. За тэгээ өнөөдрийн сэдв бол Clinical Genetic Testing and its Significance, a Case Report on AML гэсэн ийм сэдвээр бэлтгэл тавих гэж байна. За баярлалаа. Ерөөдөө яг докторийн дараах судлаачаар State Family Children Hospital, Iowa-гийн их сургуулийн hospitalд яг variant analyst, variant scientist-аар ажилладаг. За өнөөдрийн миний сэдэв болохоор ерөнхийдөө клиникийн генетик тестүүдийн талаар өнөөдрийн сэдэв маань юм байгаа. За тэгээд энэ миний objectives байна. Би тэгээд бас англи монголоор жоо холио ярьчихъя гэж бодож байна. Яг тэгэхээр зарим terminology-г монголоор орчуулж ярихад хэцүү байгаа учраас. За тэгээд objectives маань болохоор би ихлээр клиник генетик тест гэж юу юм? Ямар types байдаг? Яагаад хүмүүсийн тест хийх ёстой? За ямар samples, ямар data's автын risk нь юу гэдгийг. За тэгээд benefits and limitation. За тэгээд дараа нь болохоор манай дээр ирдэг ер нь хийгддэг, манай лабораторид хийгддэг клиник генетикийн сервисүүд ямар зэрэг үйлчилгээ байдгийг, ямар тестүүд хийгддэг. За тэгээд variant analysis гэж юу вэ? Variant scientist гэж ямар хүмүүс байдаг вэ? Яг энэ нөгөө тэр болгон хүмүүст яг мэддэг дэдгүй юм нэрийн мэрэгчлэл болохоор бас ярианыхаа дундуураас жоохон тайлбар өгье гэж бодсон. За тэгээд variant scientist-ийн career path-ийг бас товчхон дурдна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор миний хэлсэнчлэн AML буюу энэ цусны хадрын case шинэхэн нэм case study-г ямар шинж тэмдэгтэй ямар patient ирсэн. За тэгээд ямар клиникийн тестүүд хийгдсэн. Хариу нь яаж гарсан, ямар тестүүд тэгээд хариунаас нь онцлогоо яаж хийгдсэн. Тэгээд ялангуяа karyotype fish analysis тестүүдийн хариу нь яаж гарсан гэдэг тал дээр товчхон тодорхой яриад тэгээд яриагаа тусгая гэж бодож байна. За клиник генетик тест гэдэг маань ерөөхдөө таны DNA-гийн генетикийн өөрчлөлтийг ерөнхийдөө хардаг. За тэр өөрчлөлт нь ямар нэгэн хүчин өсгөгч байна уу? Таны эрүүл мэндэд аюултай тийм гений өөрчлөлт байна уу гэдгийг ерөнхийдөө хардаг. За тэгээд генетикийн тестүүдийн төрөл гэхлээрээ single gene testing буюу зөвхөн нэг тестийг харах тийм. Жишээ нь Huntington disease гэдэг HTT gene-ийн зөвхөн хардаг ч юм уу. Ийм single gene testing байна. Эсвэл genetic testing panels буюу хэд хэдэн генийг нэг тестээр ингэж харах юм боломжтой тест байна. За эсвэл бүр large scale genomic testing буюу таны бүх DNA-г юм харах ийм боломжтой тест байна. За тэгээд энэ маань болохоор exome sequencing, whole genome sequencing гэдэг ийм хоёр үндсэн нэм тестүүд байна. За тэгээд өөр бусад тестүүд болохоор хромосом болон gene expression гэсэн өөр тестүүд бас байж болно. Ямар зорилгоор клиникийн генетик тестийг хийдэг вэ гэхээр хамгийн түрүүнд мэдээж онцлогоо байна. Эсвэл дөнгөж төрсөн хүүхдүүдийн newborn screening буюу тухайн төрсөн хүүхэд маань ямар нэгэн генетик гажуудал генетикийн өвчин байх уугүй гэдгийг урьдчилан сэргийлэх маягаар ингэж хийгддэг тест байна. За тэгээд эсвэл prenatal testing буюу жирэмсний үед хийгддэг юм тест байна. Эсвэл pharmacogenetics буюу таны бие таны ген дээр үндэслээд ямар ийм илүү тохирох вэ гэдгийг
мэдхийн тулд бас генетик тест хийдэг. За carrier testing буюу хэрвээ та ямар нэгэн өвчин одоо үр удамдаа дамжуулах юм тийм potential ген тээж гин үгүй юу гэдгийг үзэхийн тулд энэ генетик тестийг хэрэгжилж гин. За тэгээд pre-symptomatic and predictive буюу одоо урьдчилан сэргийлэх байдлаар та ирээдүйд ямар нэгэн генетикийн өвчин өвчтэй болох юм боломж багтал байна уу гэдгийг харах, урьдчилан сэргийлж харах эсвэл тийм зорилгоор бас генетик тестийг хийж гин. За эсвэл бас pre-implantation testing буюу хэрвээ та лабораторийн нөхцөлд хүүхдтэй үр тогтоох гэж байгаа бол бас генетик тестийг ийм зорилгоор ашигладаг. За тэгээд дээжүүд гэж ямар дээжээс клиникийн генетик тестийг авах боломжтой вэ гэхээр цусны ихэвчлэн бол цуснаас ДНХ гаргаж авдаг. Тэгээд эсвэл cheek swab буюу газарны арчтас те эсвэл amniocentesis одоо ургийн ус гэх юм уу те ургийн ус тэгээд cryonic villus sampling буюу XS Джеймсний үед XS ингэж одоо клиникийн генетикийн тестүүдийг бол дээжийг авч ингэж хийх боломжтой. За энэ клиникийн тестүүд ямар рисктэй байдаг вэ гэхээр ер нь бол баг риск гэж байдаггүй. Гэхдээ мэдээж маш бага хэмжээний одоо pregnancy loss, miscarriage юм уу, за эсвэл emotionally сэтгэл санааны хувьд те эсвэл socially нийгмийн хувьд эсвэл одоо financial буюу эдийн засгийн хувьд бас риск дагуулж болохоор яг тэгэхээр генетик тест мань өөрөө их үнэтэй. Тэгээд хэрвээ таны генетик мэдээллийг хараад даатгалын компани ч юм уу те эсвэл бусад ажилд авах байгууллагууд бас генетикийн тестэн дээр үндэслээд ингэж одоо хариу үйлдэл хийх юм бол тэр бас ингээд socially бас риск болж байгаа юм л да. За тэгээд клиник тестгийн ашигтай тал нь юу вэ гэхлээр ерөнхийдөө онцлогоог төрүүлж мэдэх. За тэгээд онцлогоог төрүүлж мэдснээр эмчилгээг хэмжүүлэх, зөв эмчилгээг явуулах. За тэгээд эрүүл мэндийн ерөнхийд нь сайжруулах. За тэгээд асуудал дагуулсан генийг бол цааш дамжуулахгүй байх. Тэгээд personalized medical care буюу яг таны өөрийн чинь генд генетик мэдээлэлтэй суйрлаад эмчилгээг илүү зөв хийх гэх мэтчлийн сайн талууд байна. За limitation болохоор мэдээж unknown consequences буюу зарим генетик тестийн хариулт бол танд л хангалттай мэдээллийг өгдөггүй. Not always definitive answer гэхлээр тийм одоо мэдэх боломжгүй тэгээ гарсан хариун ч гэсэндээ та одоо жишээ нь барка одоо хөхний хавдар үүсгдэг ген тээж гинэ гэхэд та ирээдүйд яг хөхний хавдартай болох үгүй юу гэдгийг бас одоо яг шууд тэгж хэлэх боломжгүй байдаг. Та магадгүй мэдээж хөхний хавдар ирээдүйд тийм өвчтэй байж болон тийм өвчгүй ч байж болдог учраас үнийг болохоор not always definitive answer гэж хэлээд байгаа. За тэгээд ethical social considerations гэдэг нь бас яг миний өмнө хэлсэн хэрвээ таны генетик мэдээллээс хамаарат таны нийгэм дэслэх одоо байр суурь бас аюултай байдалд орж болзошгүй байдаг учраас энэ бас генетик тестийн limitation болж явдаг. За тэгээд мэдээж үнэ өртөг генетик тест хийх бол их өндөр өртөгтэй байдаг учраас cost тэгээд ихэвчлэн одоо даатгалын компани зарим генетик тестийг бол cover хийдэггүй гэх мэтчлэн бол ийм limitation-гууд бол клиник генетикийн тестийн хувьд бол байдаг. За тэгээд манай лабораториг болохоор Shivanand Paddle Cytogenetics and Molecular Genetics Laboratory гэж явдаг. За тэгээд манад үндсэндээ ол 4 төрлийн тест хийдэг. Karyotyping гэдэг нь болохоор тухайн хүнийхээ хромосомыг будаад ингээд хромосомын бүтэц одоо тоо хэмжээ зөв байна уу гэдгийг хардаг. За fluorescence in situ hybridization буюу бас FISH гэдэг нь болохоор хромосом дээр одоо таны одоо тухайн нэг ген бидний хайж байгаа ген ямар нэгэн одоо бүтцийн өөрчлөлтгүйгээр гажуудлаггүйгээр зөв газраа зөв одоо хэмжээтэйгээ байна уу гэдгийг хардаг юм тест байгаа. За тэгээ chromosomal microarray гэдэг нь болохоор илүү юм наривчлсан тест байдаг. За энэ нь бас одоо таны одоо ген хэвийн хэмжээнээс ооширсан байна уу, дутсан байна уу,
эсвэл одоо өөр хэсэгт очиж байрласан байна уу гэдгийг хардаг. За тэгээ бүр нарийн шинжилгээ болохоор next generation sequencing буюу таны DNA-г одоо бүхэлд нь ингэж мэдээлэл уншиж харах онцлох юм боломжтой юм 4 төрлийн тест явагддаг. За тэгээд karyotyping бол би сая тайлбарлсан. Одоо таны 9 дэх DNA маань болохоор хромосом хэлбэрээр бол байрлаж идэг метафейз үедээ. Энэ үед нь хромосомыг будаад ерөөхдөө бүтцийн хувьд, дугаарын хувьд ямар нэгэн одоо асуудал байна уугүй юу гэдгийг бол хардаг юм байгаа. Тэгээ хвчлэн Down syndrome буюу одоо 21 дахь хромосом дээр илүү нэмэлт хромосом байх юм бол одоо Down syndrome-ийн онцлогоо байдаг. За эсвэл лейкемия буюу хэрвээ таны хромосом 9 болон 22-ын генетик мэдээлэл хоорондоо солигдсон тохиолдолд бол лейкемия үүсэх юм боломжтой байдаг. Гэх мэтчлээ одоо эдгээр өвчнүүдийг онцлоход бол карyotyping айгүй хэрэглэгддэг. Тэгээд карyotyping turnaround time буюу одоо тестний хариу гарах хугацаас харьцангуй бусад тестүүдийг бодоход бага одоо өдөртөө ч юм уу юм гарах боломжтой гэдэг учраас karyotyping одоо хүртэл өргөн хэрэглээгээр бол эмнэлэгт хэрэглэгддэг. За тэгээд fluorescence sensitive hybridization буюу FISH гэдэг эссе маань болохоор бид нэр ямар нэгэн генийг илрүүлж байгаа бол түүндээ зориулагдсан probe ашигладаг. Fluorescence probe. За энэ нь болохоор одоо хааж байгаа ген дээр очиод ингээд hybridise болоод тэгээд ингэ гэрэлтээд тэгээд бид нэр болохоор тухайн ген маань rearrangement болсон уу тий эсвэл тэнцээ ямар нэгэн copy number variation байна уу үгүй юу гэдгийг юм хардаг. За тэгээд өөрөөр хэлбэл хэрвээ translocation буюу таны ген өөр нэг гентэй ингэж мэдээлэл солилцсон байх юм бол үнийг translocation гэдэг байгаа. За тэгээд хвчлэн chronic myeloid leukemia бол translocation-аас болж ингэж үүсдэг юм байгаа. За тэгээд эсвэл таны одоо тухайн ген deletion байхгүй болсон байх юм бол түүнийг бас юм FISH-ээр харах боломжтой. За amplification буюу таны одоо HER2 gene байх хэмжээнээс илүү их болсон байх юм бол үүнийг бас FISH энэ тестээр бол юм харах юм боломжтой. Ийм тест байгаа. За дараагийнх нь болохоор chromosomal macroarrhythmia. Энийг бол маш их одоо prenatal case бол өргөн хэрэглэгддэг. За тэгээд хвчлэн developmental delay буюу intellectual disability эсвэл autism spectrum disorder эсвэл төрөлхийн congenital anomalies энэ тестийг хвчлэн хэрэглэдэг. За тэгээд энэ тестийн гол шалтгаан болохоор гол механизм нь болохоор өвчтнөөс авсан генийг одоо reference samples буюу fluorescence dye бодогдсон юм одоо reference эрүүл гэж ярих юм уу те эрүүл хүний гентэй ингэж харьцуулж гаргаж ирдэг ийм эссе байгаа. За тэгээд харьцуулж гаргаж ирснээрээ одоо таны ген loss болсон юм уу, эсвэл duplication болсон юм уу, олширсан юм уу, алга болсон юм уу гэдэг дээр эрүүл өвчтөе хүний генийг эрүүл хүний гентэй ингэж харьцуулж гаргаж ирдэг ийм тест байгаа. За тэгээд дараагийнх нь болохоор next generation sequencing. Энэ болохоор ерөнхийдөө таны бүхэл бүтэн бүх гений мэдээллийг тэр чигтэн ингээд нарийнчлан харна гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө эхлээд таны генийг гаргаж аваад ийм жижиг хэсэгт хуваагаад за тэгээд дараа нь болохоор DNA library bureau reference genome гэхэлэр одоо control ген гэх юм уу да тий одоо хүний бид нэр өвчтнийхээ сэмплийг харж байгаа болохоор human reference genome-тай бол харьцуулаад DNA library-гаас тэгээд ингээд машинаар ингэж sequence-лж буюу одоо таны генетик мэдээллийн үсгийн одоо энэ азотын суурьуудын дарааллуудыг ингэж гаргаж ирдэг юм даруйчилсан юм технологи ба. За тэгээд next generation sequencing дотроо болохоор яг би болохоор өөрөө яг энэ whole exome sequencing дээр анализ хийдэг. За whole exome sequencing юу вэ гэхээр exome нь өөрөө одоо генетик доторх exome нь өөрөө одоо уураг үйлдвэрлэх юм гол програмыг одоо гол мэдээллийг агуулж идэг. Тийм болохоор одоо хүний гений тэр чигт ингэж мэдээллийг уншихгүйгээр арай нэг зөвхөн одоо уураг экспресс
уурга үйлдвэрлэдэг тэр эксом хэсгийн одоо таны бүх гений хэсэг биш одоо зөвхөн эксом те уурга үйлдвэрлэдэг хэсгүүдийг ингэж наривчлан уншиж гаргаж ирэх энэ технологиг болохоор whole exome sequencing гэдэг юм л да. За тэгээд энэ зурган дээр байгаачлан таны одоо цусны дижээс ч юм уу ДНХ ч гаргаж аваад тэгээд ингээд жижиг хэсэг болгоод зөвхөн exome хэсгийг аваад тэгээд үүнийгээ цаашаа одоо илүүх болгоод тэгээд одоо генетикийн одоо азотын хэсгийн дараалын мэдээлэл ингэж машинаар уншиж гаргаж ирдэг ийм технологи байгаа. За тэгээд маш их data үүсдэг гэсэн үг. Sequencelэгдэж байгаа учраас энэ датаг ингээд зэгцэлж, янзалж одоо ямар яг генетикийн одоо хэсгийнх нь өөрчлөлт нь энэ хүний одоо өвчний үүсгэж болчихгүй вэ гэдгийг одоо наривчлан судалж гаргаж ирдэг ийм data analyst хүмүүсийг болохоор variant scientist гэдэг байгаа. Одоо яг миний хийж байгаа ажил. Нэгэнт variant scientist гэдэг нь сүүлийн 10 жилдээ айгүйх хүчтэй гарч ирж байгаа мэрэгжил учраас яг эдгээр нь ямар хүмүүс байдаг вэ гэдгийг тоочхон тайлбарлая. За тэгээд variant scientist-ууд ерөнхийдөө яг миний урд нь хэлсэнчлэн data analyst дээр data-н дээр ажилладаг. Одоо таны DNA-г ингээд sequence-лээд мэдээллийг гаргаад ирэхэд маш их юм data үүсдэг. За тэгээд тэрэн дээр тэр датануудаас аль нь чухлын, аль нь илүү их генетикийн мэдээллийг илүү агуулж байгаа. Тэрийг ингээд наривчлан гаргаж ирээд цаашаага яг ямар генетикийн одоо ямар нуклеотидын өөрчлөлт ч юм уу те тухайн хүний одоо өвчнийг үүсгэх юм боломжтой вэ? Энэ одоо өвчин үүсгэх өөрчлөлт вариант буюу өөрчлөлт, гений өөрчлөлт мөн үгүй юу гэдгийг дээр одоо ажилтдаг юм хүмүүс байгаа. За тэгээд ерөнхийдөө variant scientist-ууд маань data analysis хийдэг. За тэгээд клиникийн репортууд бичдэг. За тэгээд судалгааны ажил хийдэг. Янз бүрийн одоо генетик шин тестүүдийг бол хөгжүүлдэг. Тэгээд мөн төслийг ингэж хариуцж авч явдаг. Мөн data management хийдэг ийм төрлийн одоо үр гүйцэтгэдэг хүмүүс байдаг. За тэгээд сүүлийн 10 жилд бол энэ генетикийн тест бол маш их одоо өргөн хэрэглэгдэж байгаа Америк даяар 2012 оноос хойш. Тэгэхээр одоо генетик тест ихснэ гэдэг маань өөрөө маш их одоо дата хуримтлагдаж байна. Маш их дата гарч ирж байна гэсэн үг. Тэндээс тийм болохоор одоо жилдээ жишээ нь 20-40 миллион гигабайт data энэ генетик зөвхөн генетик тестээс бол гарч ирж идэг. За энэ маань болохоор 60 жилдээ 60 биллион HDM үедээ бол тэнцхээр юм хэмжээний бол дата гарч ирдэг. За тэгээд ямар хүмүүс variant scientist-ууд болдог вэ гэхээр одоо human genetic-ээр PhD хамгаалсан, эсвэл мастрын зэрэг хамгаалсан, эсвэл genetic counselor-ийн байна, мастраар төгсөж байгаа. Эсвэл molecular pathology нарийсан одоо medical doctor-ууд байна. За миний хувьд болохоор би бакалавра molecular biology генетикээр хийгээд PhD-г бол radiation biology-гаар хийсэн. Тэгэхээр бас заавал эдгээр мэрэгжилт бол хязгаарлагдахгүй хэрвээ хийний одоо variant scientist болъё гэж бодвол за тэгээ одоохондоо бол яг variant scientist-аар ингэж бэлддэг програм гэж accredited програм гэж бол байхгүй. Яг нь Калифорни, Торонто хоёрт бас яг ийм чиглэлээр бэлддэг онлайн програм байдгийг сонссон. За тэгээд эдгээр хүмүүс маань variant scientist-ууд маань career path нь юу гэж болох вэ гэхээр клиникийн хувьд болохоор төрөл бүрийн генетикийн одоо тест хийгдсэн case work дээр ажиллаж болж байна. Эсвэл одоо creation guidelines буюу одоо clean gene гэдэг маань болохоор маш том юм clinical genomic resource байгаа Америкийн. Тэгээд энэ resource ерөнхийдөө одоо эмчнэрт guideline өгөх зорилттой ийм resource байдаг. Одоо жишээ нь нэг эмч одоо өвчнөөхөө генетик тестээс нэгэн гений өөрчлөлт оллоо гэж бодоход тэр өөрчлөлтийг хаанаас одоо их сурвалжийн харж мэдээлэл авч болох вэ гэхлээр clean gene resource-аас авч болдог. Таны одоо эмчт нарт одоо таны өвчнөөс олсон энэ генетикийн өөрчлөлт concerning юм уу те үнэхээр яг тэр өвчтний одоо шинж тэмдгийг үүсгэхээр хэмжээний үгүй
хэрэггүй юу гэдгийг бол энэ clean gene resource-ыг магах боломжтой байдаг. Тэгээ variant scientist-ууд бол энэ clean gene resource бас ажилтдаг. Эсвэл бас fellowship, clinical fellowship ороод энэ board certified medical director юм бас болох боломжтой. За тэгээд техник талтаа болохоор ямар нэгэн tools хөгжүүлэх те bioinformatic талаасаа data analysis яаж тэр одоо DNA sequence дээр гараад ирсэн data-г яаж одоо цэвэрхэн pipeline-аар оруулаад цэвэрхэн одоо хурдан ч юм уу те гаргаж ирж болох вэ? Одоо төрөл бүрийн юм tools-ыг хөгжүүлдэг хүмүүс байж болж байна. Эсвэл шин тест те шин тестийг ингэж гаргаж авдаг тийм хүмүүс ээж болж байна. Variant scientist-үүд маань career path. За тэгээ management талтаа болохоор leading role, эсвэл supervisor, manager юм хийх боломжтой. Хэрвээ variant scientist хүн байвал ирээдүйд. За тэгээд одоо хэдүүлээ нөгөө case presentation руугаа оръё. За манай эмнэлэгт болохоор 26 настай юм эрэгтэй хүн одоо 3-7 хоногийн турш одоо сулцсан, ядарсан, за эсвэл амархан хөхөрсөн тий эсвэл буулнаас нь одоо цус гарсан гэсэн юм шинж тэмдэгтэй ирсэн. За ер нь тэгээд энэ баруун талын зурган дээр агаагаар одоо цусны хавар тавдрын маань ерөнхий шинж тэмдэг нь болохоор ядрах, султах, хоолны туршил буурах, жин хасах, хамраас цус гарах, булнаас цус гарах, за тэгээд үе мөчөөр өвдөх, булчин сулрах, амьсгал татрах, тэгээд хурдан хөхрөхтэй ийм одоо ийм шинж тэмдгүүд бол илэрдэг. Тийм болохоор одоо энэ хүнийг болохоор за цусны хавдар байж болох юм а гэсэн анхны бол таамаг бол гарч ирж байгаа. За тэгээд энэ хүнд бол цаашаага цусны шинжилгээ хийгдсэн. За тэгээд цусны шинжилгээгээр болохоор цагаан хэс нь бол ихсэн. Тэгээ hemoglobin буурсан буюу anemic. Тэгээ platelets нь бас буурсан. Тэгээд 78% пласттай гарч ирсэн байгаа. За энэ нь болохоор acute myeloid leukemia гэсэн цусны хавдар байх боломжтой гэсэн одоо онцлогоор явж байгаа юм. За тэгээд acute myeloid leukemia AML AML гэдэг нь болохоор нэг төрлийн одоо хавдар таны цусны ясны юм чүмх нэм үүсдэг. Одоо таны цусны одоо төлчлөлтийг хэвийн бос болгодог ийм төрлийн одоо хавдар байхаа. Тэгэхээр энэ зураг дээр гарцsanчлан бидний одоо яснаас бол бидний цус төлжиж идэг. Цагаан эс, улаан эс, плателетүүд маань ингэж гарч ирж байдаг. За тэгээд цусны үүдэл эс маань өөрөө одоо олон шат дамжлага явагдчих. Эцсийн дүндээ бол улаан эс, плателет, цагаан эсүүдийг бол гаргаж ирдэг. За тэгээд цусны хавдар маань өөрөө энэхүү одоо замд одоо саад үүснээс болж одоо цусны хавдар үүсдэг. Жишээ нь одоо энэ myeloblaст маань цаашаа одоо бүрэн төлж цагаан эс болохгүйгээр ингэж энэ myeloblaст дараа их хэмжээгээр цусны чүмэгт олдох юм бол ер нь бол цусны хавдартай байх магадaltaй гэж үздэг. Ерөнхийдөө acute гэдэг нь юу юм гэхлээр usually comes in rapidly and get worse quickly гэсэн утгатай cancer. Тэгээ myeloid гэдэг нь болохоор abnormal myeloblast буюу биний саяны заасанчлан одоо цусны үүдэлснээс сүүлчийн одоо яг цагаан эс, улаан эс гарах замд одоо myeloblast нь одоо хэвийн бос болсноос тэр нь ингэж хоримтлагдсанаас одоо цусны яг юм төлжих юм үйл ажиллагаанд асуудал үүсхийг бол myeloid гэдэг байгаа. За тэгээд leukemia гэдэг нь болохоор ерөөдөө цусндаа хавдрыг leukemia гэж нэрлэдэг байна. За тэгээд энэ өвчний risk factors гэх юм бол нас байна. 65% үнэстэй ш. Гэхдээ одоо манай энэ кейсний өвчтөн маань болохоор 26 тийм залуу хүн байгаа. За тэгээд smoking risk factor болж байна. За хэрвээ янз бүрийн химийн эмчилгээ, radiation, туяа эмчилгээ авсан байх юм бол бас risk factor нь болдог. Эсвэл одоо chemical carcinogens буюу бензин, formaldehyde байнга хүрчихсэн бол бас AML risk үүсэх магадaltaй. За тэгээд high dose radiation exposure буюу одоо nuclear reactor атомын одоо бөмбөг дэлбэрснээс очиж ингэж одоо цусны хавдар үүсэх боломжтой. За тэгээд эсвэл одоо төрөлхийн удамшлын genetic disorders болж AML үүснэ. Эсвэл бусад
төрлийн одоо ясны чүмгийн асуудалтай бол энэ AML-аар юм өвдөх магадaltaй байх нэ. За тэгээд кейс рүүгээ буцаад ороход одоо өвчтний маань цусны шинжилгээний хариу яг патологийн хувьд болохоор ингэж гарсан байна. За тэгэхээр erythrocyte нь одоо улаанс нь бол багассан. За тэгээд хэвийн macrocyte буюу хэвийн одоо улаан эсүүдийг одоо илүү томорсон. Normochromite буюу энгийн одоо өнгөний хувьд бол энгийн. За тэгээд plus 1 teardrops буюу одоо энэ зурган дээр хэрвээ та нар харж байгаа бол зарим улаан эсний одоо зөөн биш те ийм нэг тийшээгээ ингээд тусал маягийн ингэж хэлбэртэй болж үссэн байна. За тэгээд schistocytes буюу одоо маш жижиг болсон байна улаан эсүүд нь. За тэгээд энэ ч бас neutrophils харагдчихээн. Neutrophils-ийн одоо доторх нь бол hypersegmented and hypergranular forms-аар үүссэн байна. За тэгээд энэ зүйлийн зурган дээр болохоор monocytic blasts байна. За blast гэдэг нь болохоор ерөнхийдөө нөгөө цусны уудлаас ингээд төлжөөд явж явах замдаа гацаж blast болж тогтохыг болохоор monocytic blast гэдэг юм. Тэгэхээр ерөнхийдөө цусны эсийн төлчлөлтөнд одоо замын голт цаад одоо асуудал үүснээр ерөнхийдөө цагаан эс улаан эс үүсч чадхаа болж байгаа юм тохиолдлыг бол хэлээд байгаамаа. За тэгээд энэ болохоор тухайн өвчтний цусны чөмгөөс нь гарч авсан онцлогоо байна. За тэгээд ихний зураг болохоор ерөнхийдөө яг цусны ясан дах одоо эсүүдийнх нь зураг байна. За тэгээд хоёрт нь болохоор энэ бласт байгаа. Бүрэн төлжөөгүй цусны эсүүд гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө хариунууд бүгдээрээ нийлээд энэ хүнийг бол ялцчгүй acute myeloid leukemia гэсэн онцтой гэдгийг бол гаргаж ирж байгаамаа. За тэгээд энэ 67% бласт гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө хүн 20% бластаас дээш байх юм бол бид нэр acute myeloid leukemia гэж нэрлэдэг байдаг. Маш хэмжээний бласт бол ер нь цусны чөмөгт байх ёсгүй хэрвээ зөв төлчлөлтөөр явж идэг бол гэтэл маш их бласт гарч ирнэ гэдэг маань энэ маань бол одоо цусны хавдрын одоо хамгийн түрүүний шинж тэмдэг болоод байгаа юм. За тэгээд acute myeloid leukemia-г эмчлэхийн тулд молекулын түвшинд яг ямар одоо гажуудал үүссэн бэ? За тэгвэл одоо цусны уудлээсээс ингэж төлжих хэмжээнд замд саад бассан юм байна. Тэгвэл одоо яг молекулын түвшинд те гений түвшинд ямар одоо асуудал үүссэн болоод энэ өвчин маань ингэж үүссэн бэ гэдгийг бол яг юм молекулын тестээр бол гаргаж ирдэг. Хамгийн их тохиолддог генетик гажуудал болохоор одоо хүний хромозом 8, 21, 2-ын хоорондын генетик мэдээлэл солилцоод тэгээд RANKS1 гэдэг ген, RANKS1 T1 гэдэг гентэй бол нэгдээд, нэгдэх ёсгүй, гэтэл нэгдээд ийм генетик гажуудал үүсэх юм бол энэ хөвчлэн одоо энэ acute myeloid leukemia-г үүсгдэг юм байдаг. За тэгээд RANKS1 гэдэг нь болохоор өөрөө маш чухал протеин одоо хэвийн normal hematopoiesis буюу хэвийн одоо цусны төлчлөлтөнд оролцдог юм чухал уураг байгаа. За тэгээд хэрвээ энэ уураг маань ингэж мутацид орж бүтцийн хувьд өөрчлөлтөнд орох юм бол энэ бол цусны хавдрыг үүсгэх юм гол үндсэн нөхцөлийг бол бүрдүүлж идэг. За тэгэхээр RANKS маань өөрөө дотроо 2 доменээс үүсдэг. RHT буюу TAT. За эдгээр доменууд нь бол тухайн RANKS1 уургийг өөрийнхөө үйл ажиллагааг гүйцэтгэхэд нь маш юм чухал үүрэг гүйцэтгэдэг юм доменууд байгаа. За тэгэхээр ер нь бараг л бүхэл одоо AML кейсийн 4-8% нь болохоор юм abnormal translocation буюу те хромозом 8, 21, 2-ын хооронд генетик мэдээлэл нь гэж хоорондоо солигдсноос олж үүсч идэг. За тэгээд бид нар энэ RANKS1 T1 гэдэг энэ хоёр ген хоорондоо нэгдснээрээ яагаад ингэж AML үүсгээд байна вэ гэхээр энэ хоёр протеин уг нь нэгдэх ёсгүй гэтэл нэгдчихээрээ яг RANKS1 гэдэг протеиныхоо уургийнхаа үйл ажиллагааг бол блоклоод байдаг. Тийм учраас энэ нь бол AML үүсгэх юм боломж AML-ийг бол үүсгдэг гэж үздэг. За тэгээ RANKS1 ихэвчлэн өөр одоо уургуудтай нийлж ингэж гажуудал үүсгэх төлөвийн юм ген гэдэг. За өөр одоо RANKS1 T1-аас гадна ETV6 ч юм уу MECOM
ч юм уу одоо энэ өөр хоёр уурагтаа бас нийлж ингэж AML-ийг юм pediatric AML ч юм уу юм үүсгэх юм боломжтой байдаг. За тэгээд манай кейсийн хувьд болохоор энэ өвчтний хувьд болохоор бид нэр юм RANKS1 EWSR1 гэсэн хоёр ген хоорондоо нэгдсэн ийм байна гэдгийг бол уншилж гаргаж ирсэн. Тэгээд хэрэг энэ хоёр уургийн нэгдэл бол урд өмнө хизээч одоо бид олдж байгаагүй гарч иж байгаагүй юм шиг тохиолдол болж таарсан. За тэгээд энэ болохоор өвчтний маань одоо цагаан эснээс гаргаж авсан хромозомыг бодож гаргаж авсан юм шинжилгээний хариу байна. Karyotype нь. За энэ дээр болохоор хэрэг та нар харж байгаа бол энэ хромозом 2 байна. Энэ ч хромозом 21 байна. Тэгээд энэ одоо генетик хромозом 21, хромозом 2 нь одоо генетик мэдээллийн хоорондоо ингэж translocate буюу ингэж солилцсны улмаас одоо ийм одоо T221 гэсэн ийм abnormal translocation болоод за энэ тэгээд энэ нь бол тухайн хүний яг AML тэ болох шалтгаан нь бол басан байж магадгүй гэж үзэж байгаа. За тэгээд RANKS1 гээд одоо гол энэ тусны үүдэлсийн төлжүүлэхэд гол үүрэг үздэг уураг маань өөрөө хромозом 21 дээр байрладаг. Гэхдээ RANKS1 21 дээр байрладаг боловч одоо хромозом 2 дээр байрладаг аль нэгэн уурагтаа урд нь холбогдчихсэн юм юу байхгүй түүх байхгүй. Тэгэхээр их сонирхолтой санагдсан. Одоо яаж одоо энэ RANKS1 буруу байрлаж одоо энэ AML кейсийг үүссэн байх вэ гэдэг асуултуудыг бол биднэрт гаргаж ирсэн. За тэгээд бид нэр бүр нарийн одоо next generation sequencing хийгээд үзэхэд энэ хүний одоо RANKS1 ген нь EWSR1 гэсэн гентэй бол очиж нэгдсэн байна гэсэн юм хариу гарсан. За тэгээд EWSR1 гэдэг маань өөр болохоор хромозом 22 дээр байрладаг ийм ген байгаа. За тэгээд бид нар бас ерөнхийдөө бол RANKS1 T1 RANKS1 гэсэн ийм хоёр уургийн одоо нийлэгжилт нь одоо AML кейсийн гол их үүсвэр болдог гэдэг байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд AML-тэй хүмүүсийн бид нэр энэ пробыг ашиглаж бол тест хийдэг байгаа. За тэгээд энэ тестний хариугаас бид нэр илүү их юм green буюу RANKS1 signal хүлээж авсан. Тэр нь юу гэхээр одоо RANKS1 хэвийн хэмжээнд байх хэмжээгээсээ илүү олширсан байна гэдгийг бол энэ тестний хариугаас олж байгаа юм. За тэгээд бас RANKS1-ы сигнал 21 RANKS1 ч өөрөө хромозом 21 дээр байрладаг ген. Гэтэл ганц хромозом 21 дээр биш бас хромозом 22 дээр гарч ирсэн нь бас сонирхолтой санагдсан. За одоо энийг мэглүүсэн харъя гэх юм бол RANKS1 бол хэвийн хэмжээнээс бол илүү олширсан байгаа тий. Олширснаас гадна хромозом 21-ээс гадна хромозом 22 дээр очиж байрлсан байгаа. Хэрэг та нар санаж байгаа EWSR1 гэсэн ген маань бас хромозом 22 дээр бол байрладаг. Тэгэхээр одоо бидний бодож байгаа бол магадгүй RANKS1 одоо 21 дээр байрлаж ирсэн аа. Тэрний тал нь одоо өсрээд хромозом 22 дээр очиод EWSR1-тай буюу өөр гентэй очиж нийлэгдсэн байх магадaltaй юм аа гэж бол үзсэн энэ хариултаас. За энэ 22q subtelomeric probe-ыг бид нэр яагаад хэрэглэсэн бэ гэхлээр нэгэнт RANKS1-ы сигнал 22 дээр байгаа юм бол одоо хромозом 22 маань өөрөө янз бүрийн гажуудал үүссэн болов гэдэг утгаар одоо 22q probe-ыг ашиглаж хромозом 22-ыг ерөнхийд нь харсан. Гэтэл хромозом 22 маань бол ямар нэгэн асуудалгүйгээр байрлаж исэн. Тэгэхээр бидний тамаг бол бараг зөв болж тарж байгаа яагаад гэхээр RANKS1 21 дээр байрладаг байснаа 22 дээр сигнал өгөөд ирэхээр 21-ээсээ өсрээд одоо 22 руу очиж EWSR1 гэсэн гентэй нийлэгчиж ингэж abnormal уураг үүсгэсэн юм байна гэдгийг бол тодорхойлтод хүрсэн. За тэгээд миний хэлсэнчлэн RANKS1 бол бусад генүүтэй нэгдэж нийлэгчиж юм abnormal уургийг бол үүсгдэг. Жишээ нь RANKS1 T1 за эсвэл ETV6 эсвэл MECOM гэсэн гентэй. За тэгээд уурган дотроо N terminal, C terminal гэж байдаг те. Гэтэл RANKS1 одоо энэ нийлэгжилтэн дээр болохоор RHT-гээр N terminal-ын RHT-гээр өөр одоо гентэй нэгдэж өөр уургатай нэгдсэн байна.
За энэ дээр болохоор Ranks 1 нь C terminal хэсгээр очиж нэгдсэн байна. Энэ хамгийн сүүлд нь болохоор энэ дээр болохоор Ranks 1 N terminal-аар очиж ингэж өөр гентэй нэгдэж өөр одоо fusion буюу нийлэгдсэн юм уургийг гаж нийлэгдсэн уургийг бол үүсгэсэн байна. За тэгээд EWSR1 бас өөр уургуудтай нийлэгдэж юм abnormal fusion үүсгэх боломжтой байдаг. Ингээд судалгаанаас харахад гэтэл энэ EWSR маань ихэвчлэн одоо N terminal region-гээрээ эхний одоо уурганы N terminal C terminal гэж байдаг бод уурганыхаа N terminal region-гээрээ ихэвчлэн өөр уургуудтай ингэж өөр генүүтэй холбогдож ингэж нийлэгддэг гэдгийг бол энэ дээрээс харагдаж байна. Гэтэл манай кейс дээр болохоор EWSR маань N terminal region биш харин C terminal region нэрээ Ranks 1-ы одоо N terminal region-тэй одоо ингэж нэгдсэн юм урд өмнө ингэж харагдаж байгаа. Аль генийх нь хувьд урд өмнө харагдаж байгаа үгүй юм. Одоо гаж нэгдлэх юм уу? Гаж нийлэмж бол өгсөн байсан. За тэгээд энэ одоо case study-ийн дүгнэлтэнд болохоор энэ өвчтөн маань AML гэсэн одоо онштой. Тэгээд молекулын хувьд бол хромосом 2 буюу 21 хоорондоо одоо мэдээлэлээ солилцсноос болж энэ AML нь үүссэн. За тэгээд үнээс гадна шинэ одоо Ranks 1 EWSR1 нийлэгдсэн ийм одоо молекулын шинэ онцлогоо гарч ирж байгаа юм. Тэгээд магадгүй одоо энэ гажуу буруу нэгдлээс болж энэ AML кейс нь бол үүссэн юм аа. Тэгээд магадгүй 21 дээр байх энэ Ranks 1 нь 22 руу одоо өсөрч EWSR1-тай очиж нэгдснээрээ одоо энэ AML кейсийн гол өсөр болсон байх магадaltaй гэж үзсэн. За тэгээд эмчилгээ нь болохоор мэдээж хими эмчилгээ явагдсан. За тэгээд 7 хоногийн cytarabine 3 хоногийн donor-pacine. За тэгээд энэ хөвчтөн маань sibling allogeneic hematopoietic stem cell transplant буюу чөмөг шилжүүлэн суулгах юм бис асуулт орохоор одоо төлөвлөгдсөн. За тэгээд өвчтнийхөө гэр бүл болон өвчтөндөө болон өвчтнийхөө гэр бүл за тэгээд лабораторийн хамт олон болон medical genetics genomic division-ийнхандаа энэ одоо case report-ыг кейсийг бэлтгэж тусланд баярлалаа гэж хэлмээр байна. As acknowledgement баярлалаа. Доктор Халиунадаа баярлалаа. Сайхан сонирхолтой case study танилцуулсанд. Тэгээ бас генетикийн талаар товч ойлголтуудыг бас үндсэн ойлголтуудыг өгсөн их баярлалаа. Тэгээ өнөөдөр манай уулзалтанд оролцсон хүмүүст бас их баярлалаа.